Жулиан Барнс айх зүйл үгүй. За өнөөдөр Жулиан Барнсын айх зүйл үгүй гэдэг энэ романы тухай хэдүүлээ ярилцах болно. За Жулиан Барнс 1946 онд төрсэн Английн зохиолч. Бага хот нэгтгэх хоёр нь хоёулаа Франц хэлний багш мэргэжилтэй ийм хүмүүс байсан. Тэгээд өөрөө болохоор бас яг хэл шинжээж хэл зүйч мэргэжлэр төгсөөд телевизчээр 3 жил ажиллаад сэтгүүл телевизэд ингэж ажилласан. Одоо 79 настай ийм зохиолч Английн иргэн хүн байгаа. За тэгээд айх зүйл үгүй романыг унших процесс өөрөө маш их сонирхолтой. Яг айх зүйл үгүйгийн тухай хэрвээ яриач гэх юм бол уншижсэн процесс нь над маш юм амттай байсан. Яагаад гэвэл энэ романы нэг онцлог нь үйл хөтгөөний дараалал гэж байхгүй. Одоо үйл явдал байхгүй гэсэн үг. Эхлэл, занглаа, өрнөл, туйл, тайл төгсгөл эртээ үрдийн цагт эмгэн өвгөн хоёр байжээ. Ингэж амар сайхантай төгсчихье гэсэн юм үйл явдал байхгүй. Зөвхөн Жулиан Барнс зохиолчийн хувийнх нь одоо үзэл санаанууд, за дурсамжууд, за тэгээд философчд, өөр зохиолч, хөгжмийн зохиолч зэрэг одоо юм уран бүтээлч хүмүүсийн хөлийн тухай үзэл санаануудыг айх зүйл үгүй дээр бүгдийг ингэж хамруулж өгсөн байдаг. За тэгээд эдгээрийн одоо нэхээс гэх юм уу, эдгээрийн хэлхээс нь өөрөө хамгийн сүүлчийн үр дүнд нь роман ингэж бий болсон. Жулиан Барнсын тухай ярих юм бол 2011 онд 8 Букерийн шагнал хүртжсэн. За англи хэлт уран зохиолын хамгийн алдартай энэ шагналыг Төгсгөлийн мэдрэмж гэдэг романаараа хүртсэн. За энэ роман бол монгол хэлнээр орчуулагдсан байгаа. За ингээд дараагийн одоо монгол хэлэнд орчуулагдсан зохиол нь бол айх зүйл үгүй гэсэн энэ бүтээл болж байна. Тэгээд Жулиан Барнс өөрөө бол 20 гаруй уран бүтээл одоо яг аль биесээр нийтлүүлсэн. За түүний дунд нь 14 нь болохоор яг үргэлжлсэн үгэн зохиолын уран зохиол, яг фикшн төрлийн зохиол. За тэгээд үлдсэн хэсэг нь болохоор баримтат бүтээлүүд, за эссе, тэгээд намтар дурсамж, тэгээд хоолны ном хүртэл хамгийн сонирхолтой нь хоолны ном хүртэл одоо тэр бүтээл дунд нь байдаг. Тэгээд Жулиан Барнсын нэг онцлог гэж ярих юм бол ийм бусад уран бүтээлчдээс эсвэл яг ингээд нийгэмд байгаа ойлголтоос одоо гадуур чөлөөтэй ингээд сэтгэж чаддаг. Жишээлбэл одоо хоолны ном хүртэл бичсэн байгаа хэрэг. Тэр хоолны ном нь ямар ч хүртэй гэхээр зүгээр нэг ийм гоё зурагтай, өнгөлөг зурагтай хоолны жортой ном болон яг хоол хийх процесс хоёрын ялгаа нь юу юм бэ гэдэг ийм амьдрал хийгээд хүмүүсийн үзэх дуртай, сонсох дуртай зүйл хоёрын хоорондын ялгааг нь тэргөөрхөн хоолны номоор гаргахыг хичээсэн байна. За тэгээд Францын одоо тухай бичсэн тэр намтар бүтээлд нь Францын одоо нэг мэс засалчийн тухай бичсэн намтар бүтээлд нь Францын засгийн газраас хүртэл шагнал өгжсэн байдаг ч юм уу. Яг би бол зөвхөн уран зохиол бичдэг ийм хүн биш. Хүн гэдэг ийм нэг үзэл бодол өөрөө хязгаарч ингээ хашаагүй ийм сонирхолтой. Одоо тэгээд бидний ярих гэж байгаа айх зүйл гэдэг романд болохоор бас нэг сонирхолтой зүйл азиглагдсан. Би одоо яг тэг удахгүй ярин заяа. Хамгийн сонирхолтой нь энд нэг ямар нэгэн ийм үйл явдлын дараалал авахгүй гэсэн чинь тэгвэл энэ ном юунаас бүтээд байгаа юм бэ гэхээр дан юм магадгүй Жулиан Барнс би бол тэмдэглэл бичдэг байсан байх гэж бодож байна. Яагаад гэвэл яг би өөрөө тэмдэглэл бичдэг. Тэгээд энэ тэр тэмдэглэлүүдийнх нь үр дүнд энэ ном бий болсон байж магадгүй. Тиймээ цаанаа нэг юм тойрволцсон арга байгаа. Ашиглалт ор чадвартай арга байгаа. Яаж одоо зүгээр л нэг уг нь л уйдгартай зэ. Одоо ах тэгээд ээж аавынх нь өнгөрсөн үеийн дурсамж, за эмээ өвгийнхэн дурсамжууд орж ирж байгаа. Тэгээд Жулиан Барнс болон ахынх нь хамтын юм хүүхэд насных нь дурсамжууд орж ирж байгаа юм үйл явдал бол ерөнхийдөө үйл явдал гэх юм бол тэдгээр л байгаа. Тэгээд тэдгээрийг аваа хийчих юм бол бусдын дандаа магадгүй ишлэл юм шиг, баримт юм шиг ийм зүйлс үлдэж байгаа. Ийм 2D зүйлс. 2D зүйлс. Тэгмэд өөрийнх нь бага насны дурсамжууд орж ирж арай нэг ийм фикшн маягийн 3D болгож байгаа байхгүй. Гэхдээ тун их таарсан. Тун шиг таарсан ийм сонирхолтой. За юу гардыг юм бэ гэхээр хөхлийн тухай, хүлээ сайхан айдсын тухай, шашны тухай, сүсэг бишрэлийн тухай, амьдралын тухай, амьдрал итгэлийн тухай. Одоо янз янзын үзэл санаануудыг хөндөж гаргаж ирдэг. За тэгээ эдгээрийн тухай зохиолчид, философчид, хөгжмийн зохиолчид юу гэж үзсэн байна? Тэдгээрийн ялгаа нь яг юунд байгаа?
гэдэг тухай. Зохиолын одоо хамгийн өгүүл хэмжээний гол одоо цувир болсон 2 дүр байгаа. Нэг нь болохоор Жулиан Барнс өөрөө өөрхөн одоо мэдээж намтрын тухай ярьж байгаа учраас тэгээ нөгөөх нь Жулиан Барнсын ах. Дурсамж хамгийн ихэнд бол дурсамжийн тухай одоо нэлээд хөндөгдөж гарч ирдэг. Дурсамж яаж бүрэлдэж бий болдгийг, хүмүүсийн дурсамж хоорондоо яаж харьцуулагддгийг, яаж зөрдөг, бас яаж таацдаг тухай гардаг. Тэгээд энэ дээр болохоор бас нэг сонирхолтой юм нь Жулиан Барнс баг ахуудаа өөрийнхөө эмээг юу гэж дурсаж үлдсэн бэ нөхөр жоохон бохтой эмээтэй хамт амьдардаг байсан. Тэгээд баг ахуудаа өөрийнхөө эмээг юу гэж дурсаж одоо ой тоондоо хадгалж авч үлдсэн бэ нөхөр эмээ минь одоо жижигхэн биетэй айдуу зөөлөн ааштай ийм хүн байсан гэж одоо өөртөө санаж авч байгаа. Тэгтэл ах нь юу гэж дурсдаг вэ гэхээр ийм яхар хатуу ширүү зантай ийм хүн байсан штэ гэж эмээгээ дурсаж авч үлдсэж байгаа. Тэгээд ер нь бол дурсамж гэдэг чинь хээхэн барьцгүй зүйл штэ. Одоо бидний дурсамж гэж итгэж байгаа, дурсаж байгаа тэдгээр зүйлс үнэн байх боломж маш бага гэж ах нь өөрөө философч хүн ах нь тэгж үздэг. Харин Жулиан Барнс өөрөө дурсамжийг юу гэж үздэг вэ гэхээр магадгүй хүмүүс дурсамжаа янз бүрийн өнгө будгаар хачирлцдаг байж болох юм. Тэгтээ тэнд бол ингээд тодорхой хэмжээний дурсамж бол байгаа гэж үзээд байгаа. Хасаа ялгаатай. Тэгээд энэ бол миний хувьд хамгийн сонирхолтой хэсэг байсан. Дурсамжийн бүтэц яаж бий болдог вэ гэдэг асуулт өөрөө сонирхолтой байсан. Жулиан Барнсын төгсгөлийн мэдрэмж гэдэг зохиол нь бас яг адилхан асуултыг хөнддөг. Юу гэхээр бид бүхэн насан туршдаа амьдралынхаа туршид одоо туулж ирсэн гэж одоо итгэж байсан, туулж ирсэн үтсэн харснаа бус хүмүүс хуучилж ярьдаг те. Тэдгээр хуучилсан ярианууд нь эргээд ингээд үнэнтэй магадгүй эсвэл өөр хин нэгнийхтэй зөрдөг, таацдаг. Тэгээ эцээст яг юу үнэн байсан юм бэ гэдэг асуулт тэр хүн дээр одоо мэдрэгдэж байгаа. Тэгээд тэр мэдрэмжийг төгсгөлийн мэдрэмж гэж нэрлээд тэгээд тэр мэдрэмжийн тухай бол одоо өгүүлдэг. За яг энтэй адилхан. Тэгээд энэ дээр би юу яах вэ гэхээр би өөрөө ихэр хүний амьдрал, ихэр хүний дурсамж ямар байдаг вэ гэдэг тухай энэ дээр эргцүүлэх боломж ч юм уу, эргцүүлэх юм завсар гарч ирж байсан. Яг зөвлөгөө гэдэг романыг уншиж явах явцад ах маань дурсамжийн үнэнд итгэдэггүй бол харин би хүмүүс бодол дотроо дурсамжаа өнгөлж торцсон байх вэ гэж эргэлздэг юм. Бараг хүн бүрдэл захиалж авсан хямдхан будгийн хэрэгсэл байдаг бөгөөд дурсамжаа бодох дуртай өнгөч гэж би. Дурсамжаа бодох дуртай өнгө гэдэг нь нэг талаар яг би өөрийгөө тийм хүн болгох гэж харах гэсэн хүсэл байж магадгүй. Аль хэдийн өнгөрсөн зүйлсийн араас өөрөө нөхөж тэр зүйлийг тэр өөрийгөө чадаагүй өөрийгөө бүтээх гэж бас магадгүй гэж үзэж байна. За ихэр хүний хувьд дурсамж яадаг гэхээр анханасаа байн хамт байгаа. Одоо төрхөөсөө хойш хэвлэлт дотор байхаасаа хойш байн хамт байгаа. Тэр үед дурсамж яаж бүтээгдэг вэ гэхээр нэг нэгнийгээ нөхөж ингэж бүхэл болдог байхгүй юу? Тэр үед тэгсэн гэдгийг би санахгүй байхад манай ихэр санаж байгаа юм бол манай ихэр ярьж өгснгийг би яг өөрөө дурсаж байгаа юм шиг, өөрөө санаж байгаа юм шиг ингэж дурсамж болгон хадгалж авч үлддэг нэг юм онцлог байдаг юм байна даа гэж би бодож байна. За ингээд Жулиан Барнс болон ахтайгаа харьцуулж байгаа тэр дурсамжийн үйлэмжүүдийг харахаар миний дурсамжийн ер нь хэдэн хувь нь үнэн болоо гэдэг бодол мэдрэгдсэн. За энд бас ахтайгаа харьцуулагдаж гарч ирж байгаа үзэл бодлын нэг зөрүү байна. Одоо үйлэмжийн гол шугамыг бүрдүүлж байгаа энэ хоёр дүрэг гэж орж ирж байгаа. Зөвхөн дүрийн Барнс болон Барнс яах. Тэр хоёр дүрийн үзэл бодлын одоо ялгаатай байдлаас одоо энэ зохиолын зохиомжийнх нь ерөнхий ингээд өнгө төрх бүрдэн тэгтээ үргэлж энэ хоёр хоорондоо юм контраст байж хоорондоо эсрэгцэж харьцуулагдчих тухайн сэдвийг үхлээс хаадсыг эсвэл өөд болоочдын хүслийг тэнцвэртэйгээр олон талаас нь харах ингэж боломж бүрдүүлж байгаа. Тэгэхээр Барнс өөрөө одоо зохиомжийнхаа явцад энэ өнгөрсөн дурсамжаа оруулж ирэхдээ тунг нь энэ чинээгээрээ тааруулж байгаа гэсэн үг. Аль нэгнийхэн зөвхөн минийх
зөвхөн миний үзэл бодол, зөвхөн миний дурсамж гэхгүй, ах маань ингэж байсан гэхгүйгээр хоорондын контрастыг нь барьж зохиомжуулж одоо энэ нийт романыхаа бүтцийг гаргаж ирсэн гэсэн үг. За энэ дээр бас нэг жишээ байгаа. Ингэх байсан, тэгэх байсан гэх нөхцөлт үеийн цагийг ах маань юу таалдаггүй. Оршуулга эхлэхийг хүлээх зур бид хоёр яг маргалдаагүй хэдий ч тэр ярианы үр дүнд өөрийгөө рационалист гэж дүгнэдэг би гэдэг хүн ахын үлэмжээр унхаагүй рационалист болж таарсан юм. За энэ дээр яг юу яригдчихсэн бэ гэхээр магадгүй ээжийн оршуулган дээр болж байгаа юм яриа байгаа юм л та. Тэгээд ээж маань амьд байсан бол ийм зүйлийг хүсэх байсан да гэдэг ийм яриа яригдсан. Тэгээд үүний хариуд нь ах нь бол юу гэж хэлсэн бэ гэхээр наад ч бол ямар ч утгагүй зүйл штэ гэж хэлдэг. За айх зүйл үгүй романы нэг онцлог нь яг эндээс гарч байна. Юу гэхээр энэ бүтэц зөөрөө уншигчийг хаашаа чиглүүлж байгаа вэ гэхээр ямар нэг дүгнэлтэд хүрээд Монтны эсэн дээр бол маш олон баримттай эхлээд санаа гаргалгаа явна. Тэгээд маш олон баримт тэгээ эцэст нь энэ бүхний эцэст ямар нэг дүгнэлт түрээд ингээд дуусж байгаа сонгодог хэсэний юм загвар байдаг. Тэгтэл Жюлиан Барнсын энэ роман дээр юу болдог вэ гэхээр маш олон ишлэлүүд. За тэгээд одоо философчдын ч юм уу эсвэл зохиолчдын за тэгээд өнгөрсөн түүхийн баримтууд маш олон баримтууд орж ирдэг. Гэхдээ тухайн зохицуулбар яаж төгсдөг гэхээр тэр санаагаа батлаад ч юм уу тийм маш олон баримтаар батлаад байгаа хэрэг юусоо байхгүй. Зүгээр төвшүүлээд орчихдог. Ингээд эндээс уншигч хаашаа хөтлөгдөх гэхээр өөрийнхөө ямар нэг юмыг олж авах хэрэгтэй юм шиг надад мэдрэмж төрж ирсэн байхгүй. Тэгээ энэ тухай хэцүүл энэ тухай одоо хэсэг ахаал нэг хэцүүлд намайг хөтлсөн. Тэр нь болохоор юу гэхээр өөд болоочдын хүслийг гүйцээх хүсэл ямар хүчтэй юм болоо гэдэг юм асуултыг жинхнээсээ би өөрийнхөө өмнө анх удаа тавьсан байхгүй. Тэгээд нэг гаргалгаа хэлснээр та хэдтэй хаваалцсан. Юу гэхээр ах маань хүмүүс ер нь олон ингээд хайртай татны хүмүүсээ алдах нь одоо амьдралын зам. Тэгээд ахыгаа нэг удаа алдсан. Тэгээд тэр үед юу бодогдож исэн бэхээр ах маань тийм зүйлийг хүсэх байсан да. Одоо энэ зүйлийг хийх байсан да. Эсвэл бурхан дээрээ би ингээд ахынхаа дуртай юмнуудыг тавьдаг байхгүй. Тэнгүүд цагаан сараар өнгөрсөн жилийн цагаан сараар бууз тавьсан. Яагаад гэвэл зүүдэнд орж ирээд миний. Тэгээд бууз идмээр исэн штэ гээд жоохон юм гомдлонгоо надад хэлсэн. Тэгээд нэрээ цагаан сарын бууз гоё ялсан. Цагаан сарын бууз гоё ялсан гэж учраас ахта нэрээ өгөхөөсөн мэн гээд тэгээд тэр бурхан дээр тавьдаг манайхан юм шүтлэгтэй болж таарсан. Манай гэрийнхэн. Гэхдээ би өөрийгөө яг ямар гэдгийг тодорхойлж бас хамжаагүй л байна. Бурхан дээр ингээд тавьж байгаа. Магадгүй ах маань энийг ингэж ахыг хүсэх байсан гэдэг миний ингээд итгэл байгаа байхгүй юу тэнд. Тэгээд одоо юу гэдэг тэрийг тавьснараа өөрийгөө тайвшруулж байгаа юм шиг. Тэгээ яг энэ хэсэг дээр би хувь хүнийхээ хувьд уншигч би ямар дүгнэлт хийх вэ гэхээр өөд болоочдын хүсэл гэж бид хэдийн хийж байгаа зүйлс амьд үлдэхсдийн ч юм уу ард тоцрогсдын хийж байгаа зүйлс бүгдээрээ л өөрсдийнхөө хүсэл өөрөөсдөө тайвшруулах гэсэн ийм хүсэл байдаг юм байна да гэж бодож байлаа. Тэгээд шашны тухай эсвэл сүсэг бишрэлийн тухай ярихаар маш олон ингэж бодол эрхцүүллүүдэд ингэ хөтлөгдөж байгаа. За яг айх зүйлгүй романыг унших процесс нь маш олон эрхцүүллүүдэд хөтэлдэг. За энэ нэг хэсэг нь болохоор энэс аахгүй. Тэгэд ном уншина гэдэг бол угаасаа л би өөрийгөө уншина, өөрийгөө гарах нь, өөрийгөө танилцсан л гэсэн үг юм шиг надад санагддаг. Тийм болохоор та хэдтэй яг надад төрсэн бодлоодаа хаваалцвал гоё юм болов уу гэж бодсон. Тэгээд дараагийнх нь болохоор яг шашны зан үйл миний амьдралд яаж нөлөөлж байгаа вэ гэдэг тухай ярив. За би өөрийгөө агностик юм уу эсвэл атеист үзлийн аль нь гэдгийг сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч тач яг өнгөрсөн одоо үеийн тийм манай ээж аавын үеийн ч юм уу эсвэл эмийн өвгийн үеийн гүн сүсэг бишрэлтэй шашны зан үйл нь амьдралын одоо жирийн хэв маягаас нь салшгүй холбоотой тэр үеэс арай гарч амжаагүй байгаа. Гэхдээ шашинд бол чин сэтгэлээсээ итгэдэггүй, итгэхэ болсон ч юм уу. Тийм нэг завсрын үеийн хүн гэж өөрийгөө би бодож байгаа байхгүй. Тэгээ ер нь бол яг чи
Сүсэг бишрэлтэй юу гэвэл үгүй гэж хэлнэ. Сүсэг бишрэлтэй юу гэвэл бас тийм гэж хэлнэ. Тэгэхээр шашны зан үйл миний амьдралд яаж нөлөөлдөг вэ гэдэг тухай хаалт. Би бол одоо өдөртнийхээ амьдралд бурхныг байгаа гэдэгт итгэх байна. Гэхдээ ямар үед итгэхээс өөр аргагүй болдог вэ гэдгийг мэддэг. Нэг саяны түрүүний ярьжсэн сэдвтэй холбоотойгоор хайртай дотны хүний алдах үед шашны зан үйл одоо болдог штэ. Гаргах хүртэл нь лам ирээл, ном уншаал. Яг тэр процесс хүний амьдралд шашныг ч байсан, үгүй ч байсан. Гэхдээ яг энэ процесс хүний амьдралд хэрэгтэй юм байлаа гэдгийг би ойлгосон байхгүй. Лам ирээд ном уншиж байгаагаараа ч юм уу эсвэл хүмүүс хамтдаа майн хөгжөөж байгаагаараа би итгэдэг байлаач үгүй байлаач тэгж байгаагаараа би одоо өөд болсон бидний амьдралаас биднийг одоо орхисон тэнгэрт атсан эдгээр хүмүүсийн үнэхээр байхгүй болчихжээ гэдэг энэ үнэнтэй нүүр тулгаад тэр бүх зан үйл надад нөлөөлдөг юм шиг санагдсан. Үгүй бол ингэ итгэж чадахгүй хаалгаар яг өмнөшгээл эмээгээл ороод ирэх юм шиг ингэж санагддаг. Тэнгүүд тэр үед хань болж байгаа энэ бүхэн үнэн болж юм. Албан ёсоор ингэж итгээрээ үнэмшээрээ одоо ингэж цаашдын амьдралаа үргэлжлүүлээрэй гэдэг энэ үгийг гэдгээр зан үйл өгдөг. Тэгэхээр нэг талаараа яг тэр хэсэгт хүний амьдралын яг тэр хэсэгт итгэхээс өөр арга байхгүй юм шиг надад санагдсан. Тэгэхээр үхэл гэдэг бол амьд үлдгэсний хувьд бас л нэг үхэлтэй нүүр тулж байгаа хэрэг юм болов. Харт өнөө ална гэдэг нь. Тэгээ тэр үхэн хэсэг үнэхээр аимшигтай байдаг. За ингээд цаашаа эргцүүлүүд хөөрнө. За ингээд өргөжлүүлээд Раванхаа тухай ярих юм бол хаад нэг хэсгийг уншиж үгэй. Монтнихэр нэгэнд бид өглийг ялж чадахгүй тул хамгийн шилдэг хариуд арилт бол түүний тухай цаг үргэлж бодох аж. Морчин бүдрэх, дээврийн хавтан салхинд хийсэж ирэх гэдэл ямар ч цаг үед үхэл тагнаад амтагдж хилэн дээр чинь мэдрэгдэж байх ёстой. Үхлийн тухай урдч төсөөлөлтөй болсноороо бид өөрсдөө дарангууллаас чөлөөлж байгаа хэрэг. Түүнчлэн хэн нэгнийг үхэлд бэлтгэх нь амьдралд бэлтэж байгаатай адил. Үхлийн тухай бодлоос зайлс хийснээрээ үхлийг ингэж бодохгүй болж амьдрч байгаагаараа бид нэр амьдралаас ч гэсэн хагцж байгаа. Амьдралаас ч гэсэн нүүр буруулж, амьдралаас ч гэсэн алсарч холдож байгаа гэдэг юм санаа бас ажиглагддаг, давтагддаг. Тэгээ энэ удаа яг Монтны жишээн дээр хэлсэн байна. Би бурханд итгэдэггүй, гэхдээ түүнийг үгээлдэг гэдэг энэ ишлэл бол Романы хамгийн алдартай ишлэл. За яг энэ үгээр айх зүйл үгээр амаа маань эхэлдэг. За энэ бол Жулиан Барнсын өөрийнх нь ахтай хэлсэн үг. Үүний хариуд философч ах нь юу гэж хариулсан бэхээр хөр хэлт юм бэ? Ямар өрөвдөлтэй юм бэ гэж хариулсан. За яагаад та ингэж хэлж байгаа юм бэ гэдэг тухай бас асуудаг. Тэгтэл өөдөөс нь ах нь болохоор чи ингэж лусын дагин юм уу? Эсвэл ганц эвэрт ч юм өөр ямар нэгэн зүйлийг бурхны оронд орлуулад бодоод үзтээ. Бүх зүйл байгаагаараа л хангалттай гэсэн утгатай юм. Хариултыг хэлдэг. За орлуулад бодоод үзье хэдүүлээ. Би лусын дагинд итгэдэггүй. Гэхдээ түүнийг үгээлдэг. Гэхээр юу аж таарах вэ? Эсвэл би ганц эвэрт итгэдэггүй. Гэхдээ түүнийг үгээлдэг гэдэг нь ямар нэгэн байдлаар байлгахыг хүсээд байна гэж байгаа. Гэхдээ лусын дагныг байлгах гэж хүсэх нөхцөл нь бурхныхаас өөр болж байгаа. Би итгэдэггүй ч гэсэн байсан ч болоосай. Яагаад гэвэл миний нэгтэй хүсэл эсвэл хүн төрлөختний хүсэл ч юм уу. Миний ингээд бүтээсэй гэсэн зүйлийг бүтээж өгөх ямар нэг хүч хэрэгтэй байгаа. Тийм учраас бурхан байгаасай гэсэн хүсэл хүн болгонд дотор байдаг. Тухай өгүүлдэг. Тэгвэл лусын дагнд итгэдэггүй ч гэсэндээ байгаасаа гэдэг хүсэл арай өөр зүйл болж таарч байгаа. Лусын дагны яагаад гэвэл миний хүслийг биелүүлэхгүй билгүү дээ. Тэр бурхан гэдэг ойлголтоо бол нэг талаараа яг Барнсын ахынх нь хэлдэг шиг зөвхөн хүний ингэ шунлын ч юм эсвэл материалист үзлийн нөлөө болж ингэж гарч ирсэн ямар нэг хэрэгсэл юм шиг хандж байгаа юм. За нөгөөтэйгүр Барнсын одоо итгэл сүсэг бишрэлтэй холбоотойгоор гаргаж дэвшүүлэлт тавьсан энэ номын хамгийн үзэсгэлэнтэй хэсгийг одоо
Уншиж үзье. Британд санвартнуудтай амьдарч ахуйдаа би Бельгийн агуу дуучин ая зохиогч Жак Брелийг өөртөө нээсэн билээ. Эхэн үеийн Магтаал номлолын шинжтэй дуунуудаараа хамтлан Брел гэгдэж асан тэрээр 1958 онд тэгвэл үнэн бол яах вэ нэртэй нэгэн дууг бичүүлсэн байдаг. Оргон хөгжмийн дэвсгэр дээр уншсан залбирал шүлэг шиг сонсогдох энэ дуунд Брел биднээс зарим юмс үнэн байсан бол ямар байх басныг төсөөлөхийг хүсдэг. Хэрэв Христ үнэхээр Бэтлехемийн жүчээнд мэндэлсэн бол евангелистүүдийн бичсэн бүхэн үнэн байвал Кант болсон хурим дээрх дуйлант явдал үнэхээр тохиолдсон бол эсвэл өөр төрлийн эргэлт Лазартай холбоотой өнөөх нэг шуугант явдал. Тэгээд Брел хэрвээ энэ бүхэн үнэн бол бид тийм гэж дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрөх байсан гэв. Учир нь үнэн гэж итгэсэн хүнд энэ бүгд гайхан үзэгсэлэнтэй байх байсан хэмээдэг. Одоо бол би үүнийг Брелийн бичүүлсэн хамгийн муу дуунуудын нэг гэж боддог. Тэрээр илүү буйртай болсон хойно залуу цагийн шиг Бурхны талаар ямарваа эрэлхийлэлгүй огт шүтлэггүй нэгэн болох байсан шүү дээ. Гэхдээ дээрхтээ үнэхээр гүн гүнзгий утга санаагаа бүрэн гүйцэд илэрхийлж чадсан юм. Хэрвээ энэ бүгд үнэн байсан бол үнэхээр л маш үзэгсэлэнтэй байгаалаа. Үзэгсэлэнтэй байгаагийнхаа хэрээр илүү үнэн болно. Үнэн тусмаа илүү үзэгсэлэнтэй хвчлэн үргэлжлэнэ. Тэгтэл тийм л дээ. Гэхдээ эн чинь үнэн биш шүү дээ тэнэг минь хэмээх ахын дуу хоолой сонсогддог шиг болно. Маргах юм алгаа. Гэвч Христийн шашин удаан нойлсон нь хүмүүс бусд нь Христэд итгээд байхаар даган дуурайсан хэрэг биш. Христийн шашин нь хаад ноёд болон ландрын хуулдаг нийгмийг удирдах хэрэгсэл байсан даач биш. Эсвэл амьдардаг тосгонд нь Библиэс өөр ам дамжих сонирхолтой түүх байгаагүй болохоор мөн түүнд итгэхгүй бол эсвэл үл итгэх үзлээ чангаар илэрхийлбэл амь нас эрсдэж мэдэх аюултай байсан болохоор ч тэр биш юм. Угтаа энэ нь үзэгсэлэн төгөлдөр худал байсан учраас тэр. Библийн өрнөл төгсгөл, занглаа, дуйлантай үзэгдлүүд, сайн муугийн мөнхийн тэрсэлтээн энэ бүгд нийлээд агуу уран зохиол болсноос л тэр. Есүсийн түүх бол өндөр дээд ёс суртахуунд хүрэх даалгавар, дарангуулагчийн эсрэг тэмцэл, ялгуурлан гадуурхал, хуурын мэхлэлт, цаазлалт, дахин төрөлт гээд бүхий л талаараа Холливуудын хүрхийг улайран ирмэлддэг аз жаргалтай төгсгөлтэй эмгэнэлт үйл явдлын төгс жишээ юм. Сургуулийн хөгшин багшийн бидэнд итгүүлэх гэж оролдож байсанчлан Библийг уран зохиол гэж унших нь цор ганц үнэн, гоо үзэсгэлэнгээр хачирсан үнэн гэж итгэхийн нэр бишээ. Би таад бүр хилээд өгч үзье. 84, 85, 86, 87 дугаар хуудас бол энэ номын хамгийн үзэсгэлэнтэй хэсэг. За тэгээ цаашаа үргэлжлээд энэ бол 84 дугаар хуудас. Цаашаа үргэлжлээд юу гардаг вэ гэхээр ерөөсөө Христ ч юм уу алив бурханд итгэх үзэл нь тухайн урлагийг одоо ямар үзэсгэлэнтэй болгож байгаа тухай. Тэр үзэсгэлэнг үгүйсгэх аргагүй байгаа тухай бичдэг. Яг үннээр нь хараад үзэх юм бол урлагийн хөгжил бол тухайн үеийн одоо Христийн эсвэл өөр одоо бурхны сүсэг бишрэлтэй холбоотой уран барилга байна тий. За тэгэл сүм хийд, дуу хүртэл, мөргөлийн одоо шүлэг хүртэл, яруу найраг хүртэл сүсэг бишрэлтэй холбоотойгоор хөгжиж исэн. Энэ бүгдээс бүх сүсэг бишрэлийн аваад хайчи гэж бодоход цаана нэг зүйл үлдэнэ. Тэр нь үнэхээр одоо цогц гоо үзэсгэлэнтэй байж чадах уу? Нөгөө тэйгүүр би бурханд итгэдэггүй хүний үзэж биширч мэдэрдэг тэр урлагийн гоо үзэсгэлэн мэдэрч чадах болов гэдэг ийм их зүйл байдаг. Тэгээ миний бодлоор маш үзэсгэлэнтэй их зүйл. Яагаад гэвэл үнэн учраас. Харцнаал байх гад ч юм уу? Эсвэл реалист байх гад ч юм уу? Аль нэг ингэ шашны үзэл бишрлийг нь авч хаяад бүх урлагийг шинтэж үзэх гэж оролдох нь нөгөө талаараа учирддаг гэлтэй. Тэгээд би ингээд чин зүрх сэтгэлнээсээ бурханд итгэдэг, бурханы одоо хайр ивэлт талархдаг хүн тэр тухай дуулсан, тэр тухай магтсан түүнийг одоо уралсан бүтээлүүдийг ямар гайхалтай гоо сайхныг мэдэрч чадах болоо гэдэг энэ үннээс бултах аргагүй. Энэ үннийг бас төвшүүлсэн учраас туйшраагүй учраас ч юм. Өөрөө бол итгэхгүй байгаа шүү дээ. Тэгсэрний итгэдэг байгаа хүмүүсийг ч гэсэн хүндэлж харж бас мэдэрч чадсан учраас энэ хэсэг үзэсгэлэнтэй. За одоо анх зүйл үгүй романы яг төрөл зүйн онцлогийн тухай ярьцгаая. За төрөл зүйн маш онцлогтой. За анх зүйл үгүй романыг унших явцад энгийн үйл явдалтай романаас
мэдээж ялгаатай байгаа нь маш тод ажиглагдана. Тэгэд энэ яг юундаа байна вэ гэд би нэг код гаргаж ирэх гэж үзсэн байхгүй юу? Зүү тогтлоож магадгүй. Роман дээр Жулиан Барнс өөрөө Монтныг одоо шүтдэг юм уу, Монтнаас уран зориг авдаг. Тэгээд Мишель де Монтны эсээнүүдийг уншдаг учраас бүтцэн ч гэсэндээ яг Мишель де Монтны бүтцтэй адилхан бас яг эсээтэй адилхан. Тэгээд энэ номыг роман гэж нэрлэх үү, фикшн мөн үү, эсээ юу эсвэл дурсамж намтар уу, баримт уу гэд бодоод харахаар ерөнхий бүтцэн нэг тийм маш олон ийм баримтуудтай, маш олон эрсдэлтэй, маш олон үзэл санаанууд дотор агуулж байгаа. Тэгээ энэ дунд ганцхан одоо үйл явдлыг, өгүүлэмжийг барьж байгаа зүйл нь бага насны дурсамж, гэр бүлийн амьдрал, ээж аав, эмээ өвөөгийн тухай одоо тэр дурсамжууд гэдэг. Монтны эсэний бүтцтэй адилхан бүтц эндээс би хайж эхэлсэн байхгүй юу? Ямар нэг зүй тогтол бүтцийн код байх ёстой гэж бодоод тэгээд харахаар эхлээд одоо яг нэг гаргалгаа ч юм уу асуудал дэвшүүлээд тэгээд баримтууд дараа одоо зодж байгаа. Тэгээ хамгийн сүүлд нь нэг гаргалгаа дүгнэлт хийдэг ч юм. Тийм нэг бүтц байх болов гэж таамагласан. Гэхдээ тийм биш байсан. Тэгээ энэ дээр бас Ренар гээд 1900 оны ихэнх анхаст 19-р зууны сүүлч 20-р зууны ихэнх анхаст одоо зохиол бүтээлээ тойруулж ирсэн Жюль Ренар гээд зохиолчийн тухай гардаг. За тухайн үед Жюль Ренар гээд зохиолч нь яг 20-р зууны одоо үед pointillism гэдэг зүйлийг гаргаж ирсэн. Өөрийнхөө зохиол бүтээлээрээ дамжуулаад тэгээ энэ нь бас ямар гахалтай тухай магтаж заяа энэ дээр бичсэн байсан. Тэгээ яг хараад үзэхээр 100 жилийн дараа Жулиан Барнс өөрөө тэр pointillism-ийн аргаа туршиж үзсэн баг. Pointillism гэдгийг ойлгохын тулд 20-р зууны их үед орж ирж исэн урсгал, авралын урсгалд тэр чигтээ орж ирж исэн. Бүхэлд нь орж ирж исэн юм урсгал жанр байгаа хгүй. Неоимпрессионистуудын одоо нэг хэсэг болж гарч ирсэн ийм pointillism гэдэг арга байгаа. Тэгээ хэрвээ энийг ойлгохын тулд уран зургийнх нь арга барил дээр л ойлгох юм бол амархан илүү амар байж магадгүй. Жорж Сируат гэдэг зураач байгаа. Анх pointillism-ийн урсгалыг гаргаж ирсэн. За түүний болохоор олон алдартай pointillism-ийн алдартай зургууд байдаг. Яг юу гэхээр цэгүүдийг ашиглаж агаад сүүлд нь уран зургийг бий болгодог. Маш олон ингээд жижигхэн цэг хатгана. Өрдөө өнгө ингээд ижил жиг хэмжээтэй цэгүүдийг хатгана. Тэгээд ингээд сүүлд нь харахаар энэ бол уран зураг болсон байж идэг. Тэгээд түүний одоо хамгийн алдартай бүтээл гэх юм бол La Grande Jatta Technium гараг гэдэг ийм зураг байдаг. За тэгээд pointillism-ийн аргаар бичигдсэн Morning in Trade гэдэг бас Lewis гэдэг зураачийн зураг байдаг. За ингээд харахаар маш олон цэгүүдийг ашиглаж агаад цэгүүдийн масштабаас ерөнхий зураг гарч ирж байгаа гэсэн. Одоо компьютерийн нөгөө пиксел агаад тий альва дэлгэц компьютерийн пикслүүд яг энэ аргаар наривчлаад харах юм бол зүгээр л ийм дөрвөлжин цэгүүд байгаа. Гэт бүхэлд нь харахаар би тэдэд ямар нэг одоо агуулга бүхий ийм дүрсийг бий болгож өгж байгаа. Энэ аргыг бол 20-р зууны их үед зураач нар болон зохиолчид туршиж байсан байгаа юм. За ингээд өнгө зураасыг яаж одоо цотон дээр яг жижиг юм ижил өнгнүүдийг, жигд өнгнүүдийг ашиглаж зурах вэ гэдэг ийм арга барил. Тэгээ энэ арга барилыг бас Ван Гог өөрийн хүрэг гэдэг зураг дээр ашигласан байт юм билээ. Сонирхолтой хэлэхэд. За энэ уран зохиолд яаж орж ирдэг вэ гэхээр одоо энийг ойлгочоод арай ойлгомжтой болж магадгүй. За уран зохиол дахь pointillism-ийн одоо тодорхойлт нь байдаг гэхээр энэ салангад олон жижиг хэсгүүд жижиг юм өгүүлэмжүүдийг нийлүүлээд эцэст нь нэг юм цогц сутга санааг бүрдүүлдэг бичвэрийн аргачлалыг pointillism гэж нэрлэж байгаа. Тэгээд энэхүү тусгаар өгүүлэмжт нь өөр хоорондоо цаг хугацааны шугам дарааллаар бус харин хүний ухамсаар дурсамж, мэдрэмж зэрэг ийм өгүүлэмжийн цэгүүдээр хоорондоо холбогддог гэж байна. Тэгэхээр яг энэ туршилтыг Барнс хийсэн байна. За үүний бол нэг жишээ нь энэ тэр чигтээ одоо нөгөө яаж амттай байгаад байна вэ? Яаж үйл явдалгүй хэрнээсээ үргэлжлээд байна вэ? Яаж холбогдоод байна вэ гэдэг одоо гол тойруулсан нууц нь энэ арга барилыг туршиж үзсэн, энэ арга барилыг ашигласан байгаа. Жишээлх юм бол Бурхан чиний тухай хувийн үзэл бодолтой болов. Энэ л чухал.
Бурхан гэж тэнгэр залраатай цагаан сахалт өгнө үү? Эсвэл бүхнийг хөдөлгөгч энергийн их ундраг байна уу? Цаг хугацааны эзэн, эсвэл эмэгтэй хүн, эсвэл ёс суртахууны шүүгч байна уу? Эсвэл юу ч биш байг. Тэр эрэгтэй, тэр эмэгтэй, тэр зүйл, эсвэл тэр юу ч биш. Чиний тухай юу гэж бодох нь? Чи түүний тухай юу гэж бодохоос илүү чухал шүү дээ. За яг энэ хэсэгт зүгээр бурхныг ямар байж болох тухай тоочмж явсан. За ингээд дууслаа. Дараагийн зохицолбороос юу орж ирж байгаа гэхээр би жааглахандаа ганцхан л цагаан сахалтай өвгөн харж байсан нь миний өндөр өвөө буюу ээжийн аавын аа болох Альфред Сколток хэмээх уугуул сургуулийн багш хүн байв. Энд л бурхныг дурж байхдаа цагаан сахалтай өвгөн байна уу, хэн байна уу, юу байна уу гэж яагаад за ингээд дараагийн зохицолборууд үргэлжлсэн өгүүлбэрүүд явж байгаа дараа арын зохицолбор нь арын одоо параграф нь юу болж ирж байгаа гэхээр би амьдралдаа ганцхан цагаан сахалтай өвгөн харж байсан миний одоо өвгдөцтэй. Гэх мэтчлэн ийм нарийн сэжмэр хоорондоо холбогддог. Яг ч үгүй романы одоо өгүүлэмжүүд нь үргэлжлээл цаашаа ингэж үргэлжлээл явдаг. Үргэлжлээл яваал байдаг. Тэгтээ алддаггүй. Дундаа ингээд тус тустай өөр ямар ч учир хамааралгүй зүйл байхгүй. Шигтгэж одоо хэлхэж дотор нь ингэж оруулж ирдгээрээ тойруулсан гахалтай. За тэгээд хүмүүс өсөг бишрэл хийгээд амьдралыг үзэх үзэл, өхлийг харах үзлийн хүрээнд маш олон онолт ч юм уу, томьёонт ч юм уу маш олон хүмүүсийн өмнө хэлсэн үгэнд харьяалагддаг. Магадгүй дотор нь багтдаг. Тэгээ энэ дундаас өөрийгөө олж авах нь яг энэ юм багц тий набор шиг энэ номын одоо гол онцлог юм болов. Өөрийн эрх зүйлийг барьж авах боломжтой, дунд нь сэлэх боломжтой, буулгаад дахиад эхнээс нь эвлүүлээд нааж харж үзэх боломжтой. Өхлийн тухай үзэл санаануудыг маш олон категориудад хуваагаад тэгээд одоо төсөөлүүлээд ярих юм бол ийм дүүрэн ийм номтой ийм номын сан заяа маш олон эртний нүг гректээс номын сан гэж ярьдаг шиг, Александрагийн номын сан гэж ярьдаг шиг тийм олон номын сантай өрөө гэж төсөөлөх юм бол ном нэг бүрэн өхлийн тухай аль нэгэн үзэл бодол, аль нэгэн дурсамж, аль нэгэн ишлэл, аль нэгэн баримт байгаа. Тэр дундаас сонгох боломжтой, дараалалаар нь ч унших боломжтой. Тийм одоо өхлийн категориудыг өхлийн тухай үзэл бодлуудыг танд санал болгож байгаа ийм ном гэж хэлэх байна. За надтай хамт номын тухай ярилцсанд, сонссонд баярлалаа. Тэгээд машаарэ гэж хэлье.